impressed. Yo, 나의 맘을 받아 나의 맘을 변치 않아. 허름한 텅빈 채로 비워두진 않아. Yo, call it a thing or a love thing. I don't care, I can handle any drama that you bring. 맘꼭 세워 맘꼭 야, 너무 어예나. Better know what to do with better. Hello, cute, nasty, best MC. Mario, rhyme type, night, that's right, yo. I'm still in love with you. Hey, 내 맘을 절대 이해 못한다. No, I'm still in love with you. Hey. За бид хоёр дунд аймгийн шаргын опш. Миний мэддгээр бол хар аваа гэдэг газар ирсэн байна. Хар аваагийн доор юм юу вэ? Бүжгийн талбай. Энэ бол бүжгийн талбай. Одоо ингэ тойруулаад үзэхээр гоё сарвч марвчтай айгуу гоё хөөргөд тогтцолсон байна бүр. Одоо бидний байгаа газар энэ ийм гоё сарвчнуудтай юм байна. Тара! Hello. Хөтөнд гадаад хүн явж байгаа шиг байна. Hey guy. Hey. Where are you from? Зунгаа аймагт ирээд өчтөр тонтын тоглолтыг үзээ. Тэгээ тонтын ах нартайгаа ярилцаад айгуу гоё байсан. Тэгээ оройн бид ядарсан учраас шууд бичлэг хийж чадахгүй гурамтаад гэсэн үг. Тэгээд сая босоод бас өвлөний цагаа оруулах гэснээр нэг л идэж ууж байгаа гайхуулаад яах юм ч бас өвлөний цагаа бичээг байгаа. Гэтэл гоё ээ. Бид сая юм хамаа идэж битээр нүрэ бодчихад тэгээ гараад ирсэн байна. Одоо Дундгай аймгийг үзэн гой газруудыг үзэхээр өнөөдөр төлөвлөсөн байгаа. Бид нартай хамт байгаарэ. За одоо та бүгдээ шаргын өшөөний хамгийн дээдлэлд нь очиод Дундгай яг дээрээс ямар харагддаг яг тэрийг харуулъя. Тэр нэг гоё гэсэн тий. Summertime now, 1, 2, baby, clap your hands. Everybody, let's go. Hi, hi, hi. I want y'all ladies clap again. Yeah, let me hear you say hey, hey, hey. 사랑도 변치 않아. 나의 맘도 변치 않아. 나의 꿈을 잊지 않아. Sexual, the kids' love is incredible. 사랑도 변치 않아. 나의 맘도 변치 않아. 나의 꿈을 잊지 않아. 절대 포기 없다, yeah. Бит хоёр энэ дунд айгуу дуртай. Орцоо. Энэ дунд ч угаасаа орчлоо. Чи My Girl гэдэг киноны дуу юм биш? Дундгай юм гоё юм байна оо. Ямар ч тайван яасан ч гоё. Энд юу нэрж тайван байдлыг алдагдуулж байгаа нь ихрэхтэй. Бид хоёр ерөөс юм тайван байлгаж чаддгүй хүмүүс. Ямар муухай. Тэ үнэн шүү дээ. За л энэ тэнд олцсон бид хоёр самарцсан явж идэв дөө. Ягч зүрийн даалт. Миний гэлэг. Гоё яана. Тэнэ ямар гоё юм бэ те? Вау. Энэ хонхыг заавал дуурах ёстой. Дуурах ёстой. За дуурах. Хойч дуурах юм ба. Тэг да. Хамрын дээрээс юм бид ч те. Заавал дуурах гэдэг гээд. Өнөөдөр дунд болж маш халуун байна. Гэтэ говьд угаасаа амар халуун болтгоо л доо. Аха. Гэтэ инээс илүү халуун болдог гэж боддоо та. Уус тэгэл гоё. Бараг наач зэрэг байна. Тэгэж дуурахгүй шүү дээ. Хоохоо сте дотроо юм юм. Гоё яана. Гэтэ хоёулаа ингээд дээшээ гарч марж ийм дуу сонсох нь зүв байд юм уу? Дээшээ гарч дуу муу сонсох нь зүв юм уу? Яа гэх юм бол энэ ч клипээ хийгээд чи алж шин. За. Монлаа спикер барьчихсан л шүү дээ. Алгад шараа. Яшга. Яа, тагаач. Мутка. Ахин төрөө зүүн жил андрамаараа. За эндээс гоё яригдсан юм шүү дээ. Өнөөс хэлмээ хүүхдийн гэргэж үгүй. Их орноос минь сайхан нутаг хаач үгүй. Өнөөс илүү хайлах үгүй. Оо ямар гоё хэлт юм бэ? Вау. Наа бид нэмэртэй. За бидний хөрөлцөө ирсэн хаваа.
Ийм гоё юм байна. За энэ болохоор Монголын гүн ухаантан нэрт төгч гавж заваа дэндан гэдэг хүний дурсгал тушаал байна. Дундгой аймагт гэж сөндөрлүүлж ирсэн юм байна. За тэгээд эндээсээ үргэлжлээд ингэж харагддаг Дундгой аймаг. Бас аягүй гоё дурсгал газар дах нэг гинэ. За энэ дөөш яас гоё цэгцтэй юм бэ? Гудамд аягүй гоё цэгцтэй, бүтээн байгуулалт аягүй зөв юм шиг санагдлаа. Надад бол их гоё юм байна. Машиг таалагдчих. Дундгой аймагт анх удаага ирсэн сэтгэл маань маш өндөр байна. Тэгээд Дундгой аймгийн аргагүй нөгөө тайван зөөлөн хүмүүс байдаг юм байна. Үнэхээр таалагдчих байна. За эхрэгийн маань нутаг гэстэй. Үгээр хэлж үзгээр бичгийн аргагүй цэцлэн төгөлдөр юм байна. Зүгээр ингээд яг харах юм бол заяа. Зах хязгаар нь мэддэггүй тэнгэрийн хаяал гэсэн. Тийм үү? Үнэхээр тайван, амгалан ямар гоё юм бэ те. Тэгээ энэ айгу цэгцтэй юм аа. Одоо ингээд ийшээ ингээд харах. Би сая үзэгчтэй зөрөж харууллаа л да. Тэнгүүд ингээд амар цэгцтэй ингээд юунууд нь гудамнууд нь үнэхээр цэгцтэй. Төгс төгөлдөр. Үзлэнтэй юм аа. Үнэхээр таалагдчих. Чиний лайк. Яг нэг юм айгу нэг тийм чилэрс өдөр байдаг штэ. Тийм өдөртөө яг нар халуун өдрийн нэг юм нар жаргал тэнгэр бүр нэг үзэсгэлэнгээ нэг гайхуулдаг шүү. Яг орой олонгоос яг энэ дэр ирдэг гэсэн. Үзэсгэлэнгээ гайхуулдаг штэ. Яг энэ мэдрэмж. Яагаад л өөрөөр цаахыг гинтэж үтсэнгүй. Айгу буруу тооцоолж хийчихлээ тий. Үлээр сэрдэм штэ. Их тусдаг гэж. Тэрөөсөн шарах шүү. Байна. За тэгээд бас нутаг сонирхож үзэж яваа. Зочилж яваа. Хүмүүстэй бас үзүүлдэг. Тийм бас чиний барьч тийм. Хараа. Хей, өндөр юм. Оо. Ваа, нэг гадаад очиж ядраатай нас. 대박이다 гэлээ. Гоё юм аа. За одоо ингээд Дундгойг бүтээн харж болох газар ирлээ. Энэ бол шаргын хөшөө. Биш. Хараа гэдэг нэртэй овоога. Тэр шаргын хөшөө тэр урд байсан. Энэ болохоор мөрөө ямар мөрөө гэдэг юм бол. Бас нэрцэлх тийм. За ийм гоё юм байна. Энэ савчтай юм шүү дээ. Үнэхээр нэг тийм далай дунд амьдраад байгаа ч юм шиг. Тэ? Тий. Яста үзэгдэн төгөлдөр гэж үүнийг яа тий. За бид бүхэн аяллаа үргэлжлүүлсээр явсаар Дундгой аймгийг үзсээр явж байна. Стадион гоё юм. Одоо юм бэлдээд айгүй бол орох байхад аймгийн юмнууд. За бид гур явсаар байна. Ахмад жоох халуун жоох юу. Миний ундаа 2 акрпат иргээд унлаа. Акрпат. Бид бүхэн машиндаа л орж ир сэрүүцэх юм да. Тэрнээс ч Дундгой аймаг болцсон. Үнэхээр халуун унтдаг байна тий. Аргагүй л говь юм аа. Үнэхээр халууцж байна. Oh my god, хөлсмийн уурсаад байх юу. Хөвгүүд дундаа усч бид гур жоох аим орлоо. Хүний дайтай боллоо. Хүний дайтай болсон биз дээ. Хүний дайтай болсон биз дээ. Энэ хүнээс үгч хаа байж байваа. За тэгж хэлж гинөө боли юм асаахаа боллоо. Дундгой дүүлдэрлүүг энэ юу юм бол? Үйлдвэрийн чихэр мэхэл. Чихэр мэхэл тий. Стадион гоё юм биш дээ. Гэрэнгийн харагдаад байна. Стадион. Йоо, энэ тэнгэрийн мөнгө гэгээ минь. Яасан гоё үзэсгэлэнтэй юм бтий. Яг. За бит хоёр нь Дундгой аймгийн наадмын одоо хотынхнаар явдаг стадион дотор нь ороод ирчихсэн байна. Тэгэд ингээ харангуут манай Улаанбаатар хотын стадионоос гоё юм байна.
Тэ. Харин тий. Айгу гоё харагдаад шүү. Гэтэ энэ одоо яг ингээд миний харж байгаа нэр дуусах байх шүү гэн тэ. Арай дуусаагүй юм гэж байна. Энэ юу яаж байгаа гэж байна. Одоо энэ урагшаа яваад сур харвах талбай. Одоо наадам дунд говийн наадам ч 29 30 31 ингэж байна. Тэгээд шинэ талбай барьж байгаа юм. Тэгээ юмнууд нь жоохон цоочтой байгаа юм байна л да. Бусдаар бол оруулж олноо. Гэхдээ юм хийж байгаа болохоор болохгүй. Ийм гоё юм. Ста гоё юм. Ямар гоё юм бэ? Айгу цэгцтэй юм аа. Томчууд энэ төр дээгүүр сууд юм шиг байна те. Ямар гоё юм бэ? За ингээд бүгдээрээ наадмын бэлтгэлдээ ороод. Шууд наадмын бэлтгэл. Холын тоосон хэмэр зүггүй наадан Хэдүүлээ харган жолоо өргөхөд үлэмс тогтоо. Наадам гоё шүү тий. гоё штий. Наадмыг одоо гоё гэхгүй бол одоо манай Монгол улсыг төлөөлдөг угаасаа хоёрхан баяр шүү. Энэ бол Монгол улс мөн гэдгийг баталдаг хоёрхан баяр байдаг. Санаад наадам. Хүмсэр шүү дээ гэдэг. Уг нь бол цагаан сарын чинь намар нийт гэж байгаа шүү дээ. Байсан гэж байгаа шүү дээ. 93 наадам. Чад хятад бүр гам шийхнэ. Шинэ давраад Шийхнэ. Алш. Өө. Та нар төдөө Монгол заяа. Энэ нөө хятад хэлтэй хүмүүс нь очиж хүрг энийг. Хүрг. Энэ арай даваад байгаа шүү. Ороод хараа. Өөх тусан бүр даварцсан дээ бүр юм жаахгүй. Тийм маань мөнгөөр цоллоод авчижол хамаг бүжиг юм залгаад өөр юм шиг баталчихлээ шүү дээ. Эзэн нь гойцсон надад хогроо хавдрын сайхан хогон намсан камерны ард ижлээ байгаа байхгүй. Тэгсэн чинь очиж битээрээс бүр. Тэгээ юу? Асайх бүр. Гахаад. За тэгэхээр бит хоёр хүссэн хүлээсэн газартаа ирсэн байдгийм аа. За Дундгов аймгийн баг газрын чулууг гэдэг газарт ирлээ. Үнэхээр сүрдэм те, үнэхээр сайхан. Тэгээ энэс өлөөр яах юм бэ? Ямар гоё мэдрэмж вэ энэ бүр. Хэлэх нэр үг олдохгүй. Үг олдохгүй үнэхээр. Үзэсгэлэнтэй гिचгээр дут чадах. Үзэсгэлэнтэйгээс илүү үг одоо юу вэ? Дэндүү сайхан ч дутаад байгаа юм. Дэндүү сайхан маш сайхан те. Дутаад байгаа байхгүй энэ үгнэр. Тэгээ бүгдээ ерөнхийдөө миний хувьд ч гэсэндээ яг анх удаа ирлээ. Тэгээд ямар гоё тайван, ямар гоё үзэсгэлэнтэй. За үзэсгэлэнтэйж багтаж шүү нэрээ. Үгээр хэлж үзгээр бичих аргагүй. Үнэхээр сайхан орон юм байна. Энэ тэгээд
Улаанбаатар нь бишээ Монгол улсын нутаг дэвсгэрт харьяалагддаг газар. Тэгэхээр ийм сайхан газарт одоо бас Монгол хүн болж төрсөндөө үнэхээр их баярлахгүй байхын аргагүй ээ. Тэгэхээр монголчуудаа ийм гоё газрууд байдгийн бэ шүү, ирж үзээрэй. Бүр өстө шүс гож ядах ямар гоё юм бэ. Одоо та нар дунд говьд ирэх юм бол заавал их газрын чулуу, бага газрын чулуу гэдэг хоёр газрыг үзэх хэрэгтэй. Тийм бай. Үзэж өөрийгөө монгол хүн болж төрсөнд бахарах хэрэгтэй. Бид нар сая ингээд нааша ирэх гэж айгүй хэм зам тулж байгаа байхгүй юу? Тэгэд ингээд үзэх замд ингээд явж яхад л ерөөс ингээд айгүй гоё ногоорцсон, халуурцсан тий. Тэгэд ингээд бид нарыг яг л та нар л яг ирээрээ гэсэн юм шиг л бид нарыг айгүй гоё ингээд угтаж авлаа. Тэгээд явах зам маань хүртэл тий. Одоо партасаад ингээд байгаад байсан хэрнээ бид нар айгүй гоё. Ямар ч юм төвгүүхэн аваад түрээд ирсэн. Тэгээд үнэхээр одоо нутгийн сайхан хүлээж авч байна. Бид хэдийг үнэхээр сайхан хүлээж авлаа. Тэгээд одоо бол ингээ ийшээ харангууд ингээд битүү ном ногоо тий. Ном ногоо тэгсэр ингээд би та нарт аль их бичлэг гэхэд хэлсэн хязгаар нь үл мэдэгдэх яг цэнхэр тэнгис далай ч юм уу тий гэж байгаа юм шиг ингээд бүр ингээд хаана үл дуусаад ингээд тэнгэр дуусаад байгаа бүү мэд. Ямар ч юусэн юм барагцаалах юм байхгүй. Үнэхээр гоё юм цэлгэр юм байна. Тэгэд ийм гоё газар. Тэгэд энэ байгалаасаа тогтсон чулуунууд ерөөсө хин нэгэ авчираад үрж шавардаад зурж одоо янзлаад тавиагүй. Тэгээд тийм болоод ч тэрөө үнэхээр хэл хөг алгаа надаа бол гоё юм байна. Яг ингээд хүн ингээд эсвэл аврах том хүн ч юм уу те ингээд чулуунуудыг дээр нь авчираад тавиад ийм хавтгай чулуун бүр ингээд хавтгай чулуунууд ч хавтгай юм чулуунд дээр нь давхарлаад ийм сэндвич шиг те яг тэгж харагдаад байгаа байхгүй юу ерөөсөө. Тийм үг гэхээр одоо ингээд харахаар бүр ингээд те тэгээ ингээд холоос харахаар шуу байгаа даа ч биш зарим юм нэр. Зарим нь ястмал хийч юм шиг. Тийм бүр айгуу санаа өрмөс тогтсон юм байна. Амтэн шиг харагдаад байна. Бас дээрээс нь айгуу тийм юу гэж хэлэх юм. Холливуудын нэг юм кино байдаг үстэй яг Холливуудын аль хэсэгт нь байдаг лээ. Яг юм газар. Тийм үү? Байдаг шүү дээ. Мэдгүй би бол л үзээгүй. Ямар ч хэлсэн Transformers-ыг үзэж яхад гоё. Тэрийг үзэж яхад нэг юм юу гэдгийг. Нэг хат хасахтай нэг хэсэгт байдгийг. Бас нөгөө нэг Эрдэнэсийн гол юм амнууд юм. Срок хураагддаг. 6 айлуу тавлаж илүү нээж юм гэж. Тиймэрхүү юм санаанд орж байна. За тэгээд өгөрл харгалаа. Үнэхээр нэрээ сэтгэл. Одоо ингээд бит хоёр заяа бид хэд ингээд харуулнаа ингээд тойруулаад ямар байгааг ингээд гоё үзүүлнэ заяа. Одоо энэ бол яг жоохон доошо бууж үзье тийм амар гоё. Энэ хатгой байна. Тэгээд бид нартай хамтаагаараа Дундговь аймгийн газрын чулуу их газрын чулуу та нар Дундговь аймгийг зорж л байгаа бол заавал ирж үзээрэй гэж хэлье. Үнэхээр гоё юм байна. Тэгээд маш гоё тайвширлыг. Тэгээд одоо нэг хүмүүс ядаргаанд очиод сувлал имлэг гээл ингээд гүгээд идэв штэ. Тэгэд баларж яхахын оронд тэр мөнгөөрөө машинда бензинээ хийгээд хамгийн дотныхоо хүмүүсийг аваад маш гоё ингээ газар үзээд яваарэ. Ядаргаа тайлагддсан байна. Нүд онгоод юм байна. Нэгдээд ирэхэд юм үзэж гин их оронтойгоо танилцж гин гэдгээр давхар бид нар илүү гоё зүйлүүдийг мэдэрч чаддгийн шүү. Тэгээд заавал ингэж яваарэ. Тэгээд одоо бол наадам болж байгаа тий. Наадам төгсөн байна. Тэгээ хүмүүс айгүй хийш тийш явах, хаашаа явах уу гэж эргэлзэж байгаа хүмүүсээ бол бит хоёрын влогийг үзэж байгаа та бүхэн маань бас баг газрын чулуу, Дундговь аймаг тий. Их газрын чулуу мөр үзэсгэлэнтэй гэсэн. Тэгээ бид нар болохоор явах зам болох юм бол 90 км ерөөхдөө шорон замаар явж очдөг гэсэн. Тэгээ бид нар болохоор эргээд бас буцах ардаа ажилтаа учраас баг газрын чулуугаар бид нар зочлоод буцъя гэсэн шийдвэр гаргаад баг газрын чулуун дээр нь хурж ирлээ. Тэгээд баг газрын чулуу бол яг Сумын төвөөсөө хаа 30 км байсан уу наашаа? 45 байсан уу? 45. Дэлгэр цогт сумаас тий. Тий, сумаасаа наашаа бас ингэж явдаг юм байна. Аймгаасаа бас нилээ ер нь аймгаас бол нилээ затай тий. Тэгээ тэгэж явж ирлээ. Тэгээд ямар ч хэлсэн та бүхнийг бас ирж стрессээ тайлаад энэ ч бас гоё амарлын газартай юм билээ. Тэн дээр нас гоё кофе өглөө сэрж мэрж явж байгаа. Өөрхөн мөрөдөл ирээд тахгүй. За тэгээд үнэхээр таалагдлаа. Одоо бүгд явж газруудаа үзье. Тий? Тэгээ энэ дээрээс клип хийнэ бид нар. Дууны клип хийцгэнэ. Хийх үү? Хийштэй. Хий. Хангалттай. Явлаа. Алах хэрэгтэй. Гих болов ара будисэн тэнгэрэн үчээр
цэлмэх болвоодаа очоод мөсвэр чамтайгаа өглөө хурдан уучрахсан баруун сатан жаргах нарны цонхоор гонгийн нариж батг санаад минь нөрөө шивэрсэн бодлын бороосоо саран наран туяатай сайлхэн бороо чимээтэй өглөө үучин уянгатай миний хайрын хавруу зүүнэн дээрсэн чимээтэй болор мөнгөн туснаасаа зүрхэн хой наран төнөөж илчээрээсээ саран толиорч гэрлээрээ гигүсээ ахтай ургамлаа шимтэн наласан ариван сүргүү идэшлэн бэлчсэн дондгав миний унсан газраа дохорын өлгийн нутгаа олон говь дундаас тодорсон ориглон бориглох гэрлээрээ гигүсэн омөксүртэй хатан халууд уул талустай сүртэй говьмэн дондгой миний унсан газраа дохорын өлгийн нутгаа гэж манай нутгийн сайхан дуу байдгийн гоё дуу тий гоё дуу би тэгтээ үгийг мартчихжээ би юу байнга л дуулдаг байсан тэгээд ойр дуулаг үг мөгийг мартаад тэгээд манай дунд говийнхны чинь нөгөө нэг дуу өөрийн өлгийн нутаг дуу дууч хүмүүс ихтэй гэдэг тийм ээ уусаа нөгөө аюу их уртын дуучдын тэр дундаас гардаг тэгээд дуу өөрийн өлгийн нутаг дунд болсон юм билээ шүү дээ за хэдүүлээ энэ сүдлээ дөө одоо ингэ тий нарч буулаа цаг хугацаа жоохоо тавьж байгаа болохоор тэгээд одоо яалтч сэтгэл хорогдож байна битэрийн зорж ирсэн дундгой аймаг маань их баг газрын чулууга бит хоёрт үнэхээр сайханаар хурд тэгшэрсэн сайхан цаг агаартай үед бит хоёрыг хүлээж аваад үнэхээр сайхан байлгаж байгаад одоо ингэ буцааж байна бит хоёрын цаг оройтсан болохоор бит хоёр буцах чинь тэгээд угаасаа блогийнхаа хамгийн төгсгөлд бит хоёр сэтгэлээ хэлдэг сэтгэлийнхээ үгээ ярилцдаг би яг юуны тухай ярих гэдэг вэ нэ гэхээр одоо та нар би Монгол гэл ихэнх хүмүүс би Монгол ийм хүмүүс амирх байдаг. Тэгээд яг би Монгол гэдгээрээ биш яг ийм жинхнээсээ Монгол хүн те ийм сайхан баялагтай, ийм сайхан нутагтай, ийм сайхан газар төрж өсчөөд нэ худлаа би Монгол гэлт ингээл бардаад ахгүй зүгээр яг Монгол гэдгээ баримтлаа ухаантай байл да залуучуудаа гэж би ер нь хэлмээр санагдаад тий. Би өөрөө бас залуу үеийн төлөөлөл болохоор аль болох юмн дээр тий буруу явчихгүй юмсан аль болох би их орноо хайрлах юмсан одоо тэгэл энэ эдийн засаг масаг дээр ийм газруудаас ийм хүмүүс ирээд хятадууд ингээл манай Монголын ийм газар руу явж юм хэдий би залуу хүн ч гэсэн би дотроо амир зүрх минь амир өвддөг одоо мэдээж миний юм л гэж хэлнэ шүү дээ би Монголынх миний юмыг ингээд хүн ирээ те муухай хятадууд ирж мэрэл аваа явчихаар ингээд угаасаа хүн чинь юмдаа харна шүү дээ надад амар муухай санагдаад тийм аа тэгээ ер нь манай залуучууд бас жоохон ухаантай байх хэрэгтэй хэтэрхий бас мөнгөнд шунж болохгүй хэтэрхий өөртөө бардаж болохгүй хамгийн буруу зүйлүүд бол эднэр хүн хэдий мөнгөгүй төгрөггүй ядуу байлаач гэсэн хүн сэтгэлийн тгээтэй тий сэтгэлийн тгээтэй ийм гоё байгаль ийм сайхан Монгол төрчөө энэс илүү өөр яах юм та мөнгө төгрөгөөр юу яадаг чинь яг хэрэглээлтэй хоолоо олохын тулд тэгэл мөнгө хэрэгтэй л болж байгаа бусдаар бол мөнгөний хэрэгтэй биш шүү дээ тэг яг иймэрхүү юм ярих би жоохон бухимдчих гал идэм л та бухимдан хаяа зүрх мөрөд хэлсэн
залуучууд бүгдээрээ тийм начингээ мартахгүй тийм бас ингэ надтай адилхан бодолтой байгаа шүү дээ. Бүгдээрээ сайхан санаа оноогоо нэгтгээд одоо ингээ одоо юм залуучуудын сайхан уриалаад явмаар байгаа байхгүй. Залуучууд яг их уриалж ийн гэж худлаа ингээд талбай малбай дээр бас чагсаад байх нь бас юу чинь тэр сүүлэгтэр бас бөөнөр очиж гисэнтэй яг бүгдээрээ сайхан тэмцчихэл гэдгийг харуулсан. Гэхдээ тэмцчихэл маргааш шууд мартчихсан тий. Шууд нэг их нэгэн боллоо ингээд өнөөдөртөө ингэж ярьж байгаад маргааш шууд мартчихдаг байхгүй айгүй мухай. Ийм бахарч одоо тэгээд Монгол улсын яаж хөгжих юм. За ийм ихэр ерөөс ингэж бухимдаад байдаг байхгүй да. Тэрс бухимдахгүй сайхан зовооллаа хичтэйгээ яхтайгаа дүүтэйгээ найзтайгаа ч таарлаа. Тэгээд дунд говьд ирэх айгүй сайхан байлаа. Баярлалаа дунд говьд хайртай шүү. Юм бит хоёрын онцлогыг хүндэтгэн үздэг үзэгч та бүхэнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Авах гихий ухаанаар ханддаг, зарим нь магтдаг, зарим нь шүүмжилдэг. Тэгээд энэ болгонд та бүхний бас үзэх үзэмж болгоноор, үзэлт болгоноор бит хоёрын бас цаашдын үйл ажиллагаа дэвшин дээшилж явдаг юм шүү. Тэгээд өнөөдрийн хувьд гэх юм бол Дунд Говь аймагт хүрэлцэн ирээд ирсэн өдрөөсөө эхлээд бидний замд тий солонго гарч биднийг эвээгээд эцэд нь их таатай хүлээж авсан болохоор сэтгэл айгу уяг явсан. Айх зүйлгүй, эмээх зүйлгүй айгу тайван сайхан явлаа. Тэгээд үзэх газар үнэхээр олонтой. Үнэхээр тэнгэр газрын дунд байрладаг үзэсгэлэн төвлөр газар гэж энийг л хэлэх бах. Хүний сэтгэлд бий болоогүй төгс төвлөрийг харж үзээгүй гайхамшигыг харуулж чаддаг. Тийм болохоор говийн нутаг илүү үнэтэй байдаг юм болов уу гэж миний зүгээс айгүйх бодлоо. Тэгэхэд говь нутгийн үзэсгэлэнт байгалыг үзье гэх юм бол баг газрын чулуу, их газрын чулуу зориорой гэж чин сэтгэлээсээ хэлээ. Тэгээ миний хувьд гэх юм бол бид нар бүгдээрээ Монгол улсын эзэд нэгснэ иргэд нөгөөтэйгөр бид нар энэ улсыг бий болгоцсон эрхэмдээд үеэсээ явж ирсэн энэ хүмүүсийг бид нар залгамжлагчаад тэгээ тийм болохоор бид бүхэн асар их юм унтаа чигээрээ байх юм бол энэ их орны хэн хайрлах вэ? Энэ их орны энэ гоё үзэсгэлэнт байгалуудыг ер нь эцээ эцэд хэн бидний үр хоочд үлдээх вэ? Тэгэхээр бид бүхэн өөрөө өөрсдөө хөдлөхгүй болвол өөрөө өөрсдөө харахгүй юм болвол өөрөө өөрсдөө энтэй эвлэрэхгүй юм болвол нь бид нарыг юугүй нухчаан дарах хүмүүс маш их хэсчжээ. Одоо ингээд ээж аавын үе түүнээс дэше үеийн одоо ахмад хүмүүс байна. Тэдгээр хүмүүсийн одоо хэл яриа, үйлдэл яас их өөр болсон, яас их өөрсдийн үзэл бодлоо тулгадаг, дээрлэгдэг ийм чанаруудтай болчихсон. Тэгэхээр миний зүгээс юу хэсгээд байна гэхээр өнөөдөр бид нар энэ улс их орны эзэдэн гэж явж хаад энэ үр хойчоо бэлдэж байгаа хүмүүс нь гэж хэлчихэд бид нар өөрсдөө ийм ялдарчихсан, өөрсдөө ийм харах өнцгөнд буруутчихсан, хэлэх үгэн далийчихсан ийм байх юм бол өнөөдөр хэн биднийг дагах юм бэ? Хэн биднийг сонсох юм бэ? Тийм ээ. Тэгэхээр одоо ингээд 69 оноос хойшоо за 50 оноос хойшоо амьдарч байгаа одоо эрхэм буурайнууд та бүхэн маань мэдээж хийх ёстойгоо хийсэн, туулахыгаа туулсан, өөрсдийн үеэ дамжсан. Гэхдээ энэ цаг 90 100 гэдэг бол бидний үе. Тэгэхээр бид бүхэнтэй хөл нийлүүлж, бид нарыг ойлгож, бид нарыг сонсож, бидний хойш үеийнхнийг илүү их дэмжээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Заавал би энэ санал дээр суух ёстой, заавал би энд амьдрах ёстой, заавал би энийг идэх ёстой гэж өөртөө заавал гэдэг юмар битгий хориорой. Магадгүй өнөөдөр таны тэгж заавал гэж барьсан бодлоо нэг удаа тавиад за гэд энэ хүнд тусалсан тусламж эргээд хэдэн зуун мянган хүний хайр инэрлийг хүртсэн аваа бүтээлч байж болох учраас өөрөөсдөө дор бүрнээ дүн шинжилгээгээрээ тэгээд өөрийнхөө үеийн залуучуудад хандаж хэлэхэд битгий ийм балиар сэжгийн байгаа ч хэл гэж хэлье. Тэгээд та бүхэн хитрхээ дэндүү архиталтанд орчихсон, хитрхээ дэндүү тамхиталтанд орчихсон эцсийн эцэд юу гэдгийг эцэг гэхийгээ зовоох юм нягуура та нар өөрсдөө тарьчихсан хаавага гадны соёлыг сурж ийн гэж өөртөө битгий хорлоорой, хин нэгэнд хэлэх чинь гэж өөртөө битгий тамлаарай. Тэгээд өөрөө тархиндаа чи хэдий чиний юм цуглуулж чадна. Чи өөрөө өөрийнхөө сэтгэлийг хэдий чиний зүв байлгаж чадна. Хэдий чинийгээрээ чи илүү амжилтыг бий болгоно. Тэгээд энэ өх орныг хэдүүлээ хайрлая, хамгаалъя. Тэгээд бяцхан үрсэд болон дүүнэртээ зориулж хэлэхэд хүний хамгийн сайныг нь сураарай. Мууг нь хараад л өнгөрөөрэй. Тэрийг давтаж хийж, тэрнлөө орж, тэрнийг амтлах гэж битгий яараарай. Зүгээр л хараад л өнгөрөөрэй тийм зүйлүүдийг. Тэгээд цаашдаа та нар энэ их орны эзэд нь бид үе үеэрээ бид нар яваад л өгнө. Тийм болохоор та бүхэн маань ирээдүйн эзэд учраас энэ их орныг бий болгох хэрэгтэй учраас, хайрлах хэрэгтэй учраас илүү их сайн сайхны төлөө өөрсдөө тэмүүлцгээж байгаарай. Тэгээд бид хоёрын влогийг хөндлөн үздэг та нартай дахин баярлалаа. Бид хоёр влог болгоноороо заавал нэг зүйлийг хөнддөг, заавал нэг зүйлийг ойлгохыг хичээдэг. За тийм байдаг байгаа. Тэгээд Дунд Говь аймагт хүрэлцэн ирсэн энэ удаагийн влогоороо их орноо би хайрлаач гэсэн чин сэтгэлээ та бүхэндээ дамжуулж хэлж байгаа юм шүү. Тэгээд дан ганц Дунд Говь гэдэг гэхгүйгээр
Монгол улсыг тэр чигээр нөлөөлөх хайрлан хамгаалъя, буруу зүйлийг тасан зогсооё, болж бүтэхгүй байгаагийнхын төлөө тэмцэлтий, болж бүтэж байгаа болгоныгоо дэмжээ. Тэгээд өөр хоёр зоригоор энэ хатуу нийгэмд чин шударгаар амьдарч байгаа залуучууд та бүхэндээ чин шударгаар өдий болтол явсан мундаг эгчнэрт, ах нарт чин сэтгэлээсээ баярлалаа. Та нар үнэнхээр бидний чин сэтгэлийн үлгэр жишээл байж чадсан, бид бүхний итгэл найдвар байж чадсан, үнэн зөв явах баталгаа минь байж чадсан шүү. Тэгээд энэ удаагийн дугаартай хамт байсан та нартай чин сэтгэлээсээ дахин маш их баярлалаа. Зүудэн дээрсэн чимээтэй болор мөнгөн тусдасан зүрхэн хоёр алгаараа зэрэг нэгэн амсыда шөнө шивэрсэн борон шаргад үрээр татарлаа чам хатгасан хатрыг чэ наран төрүүлж үнслэдэ орой будисэн тэнгэрийг одод авчаад гилээ igen цагаан тоя гисгэг минь нэмэн сэврэлээ зүүн зүүнээ смандан гарах нарны халтаа хонто янаас зүүнэнд минь ороод жирсэн нарны мороороосаа чимээтэй өглөө үчиг уянгатай миний хайрын хавуу зүудэн дээсэн чимээтэй болор мөнгөн бустасан зүрхэн